бүхэнтэйгээ мэдчилж байна. За энэ жил бас Эрдэнэт хотын 50 жилийн ой болж байгаа. Тэгээд Эрдэнэт хоттой та бүхнийгээ бас урьж байна. Эрдэнэтээр зочлоорой. Тэгэд өнөөдөр та бүхэнтэйгээ Atomic компанийнхаа тухай, Atomic компанийнхаа үнцнийг тухай ярилцахаар одоо бэлэн болсон байна. Atomy бол зөвхөн бизнес биш, амьдралын үнцнийг өөрчлөх систем юм а гэсэн энэ томьёоллоор би өнөөдрийн илтгэлийг эхлэе гэж бодлоо. За өнөөдөр яг энэ Zoom-ыг үзэж байгаа хүн бүрт бол нэг ижил хүсэл байгаа. Мэдээж бүгдээрээ илүү эрүүл амьдрах, илүү их орлоготой болох, гэр бүлдээ илүү сайхан ирээдүйг бүтээх гэх мэт ийм маш олон хүсэл байгаа. Гэтэ надад та бүхнээс асуух нэг асуулт байна. Бид яагаад ижилхэн 24 цагтаа мөртлөө зарим хүмүүс амьдралаа өөрчилж чаддаг, зарим хүмүүс амьдралаа өөрчилж чаддгүй болоо. Тэгэхээр би өнөөдөр та бүхэнд бүтээгдэхүүний тухай ярих хөө. Харин би таны амьдралыг өөрчилж болох системийн тухай үнэхээр өөрчилж чадж байгаа дэлхийн шилдэг компани Atomy-гийн тухай ярилцъя гэж бэлэн болсон байна. Тэгэхээр энэхүү системийг ярихын тулд эхлээд энэхүү системийг үүсгэн байгуулагч Пакангил захирлын тухай ярих нь зүйтэй баг. Тэгэхээр Пакангил гэж энэ эрхэм бол мэдээж Солонгосын алдартай бизнес эрхлэгч, дэлхийд алдартай сүлжээ бизнесийн компаниг үүсгэн байгуулагч, тууцын дарга юм хүн байна. Тэрээр хэрэглэгчдэд чиглэсэн сүлжээ маркетингийн шин түүхийг бичиж, компани маш богино хугацаанд тэрбум доллар эргэлттэй үндэстэн дамжсан гарфлаг суулгаж чадсан ийм хүн байна. Тэгэхээр түүний амьдрал болон одоо Atomy компани эхлэлийн тухайд ингээд аваад үзэх юм бол мэдээж одоо хүний амьдралд те зөндөл олон бүтлгүүтэл дампуурал байдаг. Яг үүний нэгэн адил энэ хүний хувьд ч гэсэн бас интернет худалдааны бизнес эхлүүлээд тэр нь бүтлгүүтээд заавал дампуурлаа зарлаад маш их өрөнд ороод үүнээс гадна бас л хүний амьдрал болсон те одоо хүнд өвчин тусаад гэх мэт тийм амьдралынхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг бол туулсан байдаг. Түүний амьдралыг ямар хувь тавилан одоо өөрчилсөн юм бэ? Өнөөдрийн Пакангил гэдэг захирлыг өнөөдрийн Atomy-г ямар хувь тавилангаар бий болгосон юм бэ гэдэг ингээд үзэхээр бол бас маш гоё, маш сонирхолтой тийм түүх байдаг. Тэрээр бол Солонгосын атом энергийн судалгааны хүрээлэнгийн хөгжүүлсэн бол хим бүтээгдэхүүнийг бол анх хэрэгжилж исэн. За үүний дараа бол тэр бүтээгдэхүүнээ бол дэлхийн нийтэд түгээх аль биесны эрхийг аваад заавалмаар 2009 онд бол анх одоо нэг 17-8 хүнтэй тэр хуучин ресторанд бол уулзалт хийж хамгийн анх Atomy компани үүсгэн байгуулсан түүхтэй байдаг. Тэгэд энэ Atomy компани үүсгэн байгуулагчнаас хойш тэрээр бол өнөөдрийн байдлаар бол маш их шагнал, маш их нэр хүнд, маш их амжилтын одоо эзэн болсон ийм гайхалтай одоо амжилттай байна. За тухайлбал юм бол Өмнөд Солонгосын хамгийн их хүндэтгэл хүлээсэн CEO-гоор бол маш олон жил дараалан шалгарсан. За мөн түүний удирддаг Atomy компани нь бол Солонгосын болон Азийн ажиллахад хамгийн таатай газар буюу одоо Best Workplace шагналыг бол олон удаа хүртсэн байдаг. За дэлхийн сүлжээний бизнесийн холбооны бол удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд дэлхийн нөлөө бүх эдийн засгийн одоо Forbes, Fortune гэх мэт сэтгүүлүүдийн өрөнд гарч ирсэн байна. За мөн тэрээр бол маш их хэмжээний буйны үйлс, хандив тусламж үзүүлдгээр бол алдартай бөгөөд гэр бүлэрээ Солонгосын томоохон хандивлагчдын Honor Society-гийн бол гишүү юм аа. Тэгэхээр надад та бүхнээс одоо яг үндсэн яриараа орох юм асуух нэг асуулт байгаа. Та бид одоо өдөр мөнгө зарцуулдаг тийм ээ. Гэхдээ тэр мөнгө яг таны ирээдүйг бүтээж байна уу? Бид бол өдөр бүр хэрэгэлдэг. За шүдний сойц, гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй гэдэг ингээд бүх төрлийн одоо бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. Гэхдээ энэ бидний хэрэглээ зөвхөн зардал байх ёстой юу гэдэг ийм асуулт байгаа. Яг өнөөдрийн сэдвээр одоо ингээд ярихын тулд
Мэдээж амьдралын хамгийн том хөрөнгө оруулалт бол зөв орчин, зөв бүтээгдэхүүн, зөв хүмүүс, зөв ирээдүй байдаг. Тэр хүн ганцаараа бол амжилтанд хүрдэггүй. Түүнийг хүрээлж байгаа орчин, бодол, хүмүүс бол түүний ирээдүйг бол бүтээдэг. Тэгэд атомын яагаад бий болсон бэ гэж. За 2009 онд байгуулагдаад хамгийн гол одоо үндсэн зарчим бол одоо absolute quality буюу absolute price буюу одоо үнэмлэхүй чанар гэсэн энэ зарчмыг бол философи болгож одоо хэрэглэгч төвтэй шууд борлуулалтын системээр хөгжсөн. Тэг хүмүүс чанарыг хүсдэг. Гэхдээ чанар өндөр болох тусмаа бол үн өсдөг. Тэгээд атомын гол асуулт бол яагаад өндөр чанар хүн бүрт хүртээмжтэй байж болохгүй гэж гисэн одоо энэ философид одоо үндэслэж одоо ер нь үүсгэн байгуулагдсан байдаг. За Бакангийн захирлын хувьд сүлжээ маркетингийн салбарт бол хэд хэдэн өрмөц зарчмыг нэвтрүүлсэн. За үнэмлэхүй чанар, үнэмлэхүй үн. За түүний энэ гол зарчим бол хамгийн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг хэн ч худалдаж авч чадах гэж хамгийн хямд үнээр нийлүүлэх явдал байсан. За мөн хэрэглэгчийн амжилт гэж. За хэрэглэгчийн амжилт гэдэг нь тэрээр бол компани зорилго бол зөвхөн хэрэглэгчийг хангалуун байлгах биш, харин хэрэглэгчийг өөрийг нь амжилтанд хүргэх санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд бол оршино гэж үздсэн байгаа. Тэгэхээр хэрэглэгчээ маш өндөрт тавьдаг. За дараагийн асуудал бол тэнцвэртэй амьдрал гэж. Хүн бүр материалын болон одоо сүнслэг байдлын хувьд тэнцвэртэй, бусдад одоо хуваалцдаг амьдралаар амьдрах ёстой гэсэн энэ философиг баримталдаг. Тэр хуучин бол систем ямар байсан бэ гэхээр за одоо ямар нэгэн бүтээгдэхүүн одоо тухайлах юм бол би одоо энэ кальц энэ өөр брендийн кальц барьсан байна л. Тэгэхээр энэ кальцыг бид нар худалдахын тулд за үйлдвэрээс гараад зуучлагч дээр очоод зуучлагч цаашаа дэлгүүрүүд рүү дамжуулаад за дэлгүүрүүд нь реклам хийгээд тэр рекламных нь үндсэн дээр бид нар одоо хэрэглэгч болж одоо энэ бүтээгдэхүүнийг ашигладаг байсан бол ийм шат амжилттай ашигладаг байсан бол атомын бүтээгдэхүүн яадаг вэ гэхээр үйлдвэрээс шууд хэрэглэгч тэгээд үнцэн гэсэн ийм одоо зарчим 3 юм шатлалыг бол үүсгэдэг. Тэр атомын бүтээгдэхүүний хамгийн гол зүйл бол үнэндээ биш бүтээгдэхүүнийхээ үнцэнд төвлөрдөг гэдгээр маш чухал юм аа. За энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр нэг үгээр тодорхойлох юм бол ерөөсөө л итгэл гэж. За та хэдэн сурталчилгаа үзээд бүтээгдэхүүн авдаг вэ гэхээр за найз чинь бол би хэрэглээд үнэхээр үр дүнг нь мэдэрсэн гэдэг юм. Одоо би сурталчилгаа үзээд бүтээгдэхүүнийг зөвхөн шууд хэрэглэж үзэхгүйгээр авсан бол за яг атомыг хэрэглэдэг хүмүүс бол үнэхээр үр дүнг нь мэдрээд авдаг. За тэгэхээр яг энэ үр дүнгийг мэдэрч авч байгаа тохиолдолд бол шийдвэр илүү амархан гардаг. Тэгэхээр атомын хамгийн том сурталчилгаа бол мэдээж сэтгэл хангалуун хэрэглэгч байдаг. За атомын бас нэг гол зарчим бол одоо энэ mass stage буюу энэ mass гэдэг олон нийт, prestige гэдэг өндөр чанар. Тэгэхээр энэ нийлээд одоо энэ атомын стратеги нь өндөр чанарыг олон нийтэд хүртээмжтэй үнээр хүргэх энэ үзэлтээр одоо тулгуурладаг. Энгийнээр ярих юм бол та одоо Мерседес унахыг хүсдэггүй те эсвэл шампан авахдаа яагаад хамгийн хямдын сонгодог юм бэ гэдэг асуулт уран гарч ирдэг. Тэгэхээр мастэж гэдэг болохоор одоо өдөр бүр хэрэгэлдэг зүйлээ дээд зэргийн чанартай болгож олон нийтэд хүртээмжтэй үнээр хүргэх энэ стратегийг хэлээд байгаа. Ер нь бол энэ масс prestige гэдэг энэ хоёр үгийг нийлүүлсэн маркетингийн ойлголт манай атомын дээр бол яг бас үндсэн ойлголтуудын нэг байна. Тэгэхээр энэ нь болохоор ерөөсөө тансаг мэдрэмжийг энгийн хэрэглэгчдэд маш боломжийн үнээр хүргэх стратеги гэсэн. Тэгэхээр бидний одоо гол баримталж байгаа энэ стратеги бол ерөөсөө энэ мастэйж гэдэг энэ стратеги байх нэ. Одоо бид нар ингээл жишээ болгоод харах юм бол одоо Apple гэхэд те
мэдээж дээд зэрэглэлийн мэдрэмжтэй ч гэсэн ингээд маш олон хүмүүс ингээд худалдаа авч чаддаг те одоо ингээд 17 18 гаруй гэлтэн л хүмүүс авахгаа түлээж идэг. За Dyson гэдэг энгийн одоо тоос орогч байдаг. Тэгэхээр энэ тоос орогч бол энгийн тоос орогчноос үнэтэй тийм лакшри мэдрэмжтэй ч гэдэг юм уу те. Тэр ерөөсөө тансаг хэрэглээ гэдэг заавал үнэтэй байх албагүй. Жинхэнэ үн бол чанар болон хүртээмжийн тэнцвэр юм а гэдгийг бол илэрхийлж байгаа. Атомын бол яг энэ агуулгыг яг энэ утгыг бол одоо маш сайн баримталж явж байгаа ийм компани юм а. За тэгээд атомын бол ер нь зөвхөн бүтээгдэхүүн биш, зөвхөн орлого биш. Атомын бол хэрэглээний өөрчлөлт, хүмүүсийн холбоо, хамтын өсөлт юм. За атомын хэрэглэгчийн амжилтыг бол зорилго болгон хамтдаа өсөх соёлыг чухалчилдаг гэж бол компанийнхаа философид тодорхойлдог. За миний хамгийн том ололт бол орлого биш, хамт олон. За атомын надад зөвхөн орлого өгөөгүй, итгэл өгсөн, зорилготой хүмүүсийн дунд байх боломжийг өгсөн, хамтдаа өсөх, баг өгсөн одоо ийм бизнес байгаа. Тэгэхээр атомын үндэс нь бол зүгээр л тийм сэтгэл хангалуун хэрэглэгч байхад хангалтгүй. Хэрэглэгч нь амжилтанд хүрээсээ түүний амьдралд бодиттой өөрчлөлт гараасаа энэ бол атомын хамгийн том одоо нөгөө бусад бизнесээс ялгарах бол ялгаа юм аа. Тэгэхээр атомын өөрийн үндсэн зорилгын нэгийг бол customer success буюу хэрэглэгчийн амжилтыг дэмжих гэж тодорхойлдог. Атомын эхлэхдээ хамгийн түрүүнд нэг зүйлийг ойлгосон. Хэрэглэгчийг төр зур баярлуулах биш, хэрэглэгчийн амжилтыг бий болгох гэдэг зүйлийг бол маш сайн ойлгосон. Тэгэхээр бидний одоо байнгын ярьдаг нэг зүйл байдаг тийм ээ. Absolute quality, absolute price буюу бид бол бидний гэр бол одоо чанарыг хэрэгэлдэг тийм. Бид өөрсдөө итгэдэг, бид бусдад энэ зүйл чанартай учраас санал болгодог. Absolute price дээр бол үнц нь өндөр чанар. За энэ боломжийн үнэтэй нийлээд бол ухаалаг сонголт буюу одоо философи нь ижил төвчний чанарт илүү хүртээмжтэй үн цэнийг бий болгох зорилготой байдаг. Тэгэхээр бид үнэтэй зүйлийг биш, үн цэнтэй зүйлийг сонгох хэрэгтэй гэж байгаа. За ер нь бол дэлхийн одоо сүүлийн жилүүдэд бол одоо ялангуяа энэ онлайн платформын бизнес гэдэг юм уу энэ зүйл маш их өөрчлөгдсөн. Тэгэхээр дэлхийн өөрчлөлт энэ хэрхэн авагдсан бэ гэхэд үзэхээр бид нар хамгийн сайн мэдэн тийм ээ. Nokia гэл бидний одоо олон жилийн өмнө барьдаг дэлхийн алдартай брэнд, гар утасны брэнд байна. Kodak гэл байна тийм. Тэгэхээр эдгээр зүйлс өнөөдөр яг хэр амжилттай явж байгаа вэ гэдээ эргээд харахаар ер нь бол бас ингээд бусад бизнесүүдтэй дарагдсан тийм. Ингээд нэг шинэ бүтээгдэхүүн төр байдаггүй. Тэгэхээр яагаад тэгэхээр энэ хүмүүс бол өөрчлөлтийг хүлээж аваагүйдээ бол ингээд бизнес нь тодорхой хэмжээний уналтанд орсон гэдэг. Өнөөдөр хүмүүс дэлгүүрээс юм худалдаж авах гэхээс илүүтэйгээр итгэдэг хүнээсээ одоо худалдаа авалтыг хийдэг ийм цаг үед бид нар амьдарч байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ ийм шинэ эдийн засгийн одоо 90 үе эхэлчихжээ гэж ярьж болно. Тэгэхээр хүмүүс худалдаа авалт одоо өдрөөр тусам өөрчлөгдөж байна. Дэлгүүрээс сонгоод авдаг, рекламанд итгэдэг, үнээр шийддэг байсан. Одоо бол бид нар бол туршлагаар шийддэг болсон байна. Үн цэнийг хайдаг болсон байна. Тэгэхээр өнөөдрийн дэлхий дээр байгаа хамгийн үнэтэй зүйл бол бүтээгдэхүүн биш, хамгийн үнэтэй зүйл бол хүмүүсийн итгэл юм аа. Хүмүүс зар сурталчилгаанд биш, итгэдэг хүнийхээ туршлагад илүү итгэдэг болсон. Тэр ч утгаараа одоо бид бүхний одоо яг энэ атомын бизнес яг энэ чиглэлээр ингээд хөгжөөд явж байгаа гэж би бол харддаг. За миний атомын аяллаа түүхээр одоо хамтдаа хэсэг хугацаанд ярилцъя. Би бол анх 2022 онд одоо Нандин Эрдэнэ мастрынхаа урилгаар тий хамгийн анх атомын бизнес дээр бол орж исэн. За анх орохдоо би одоо нэг л өдөр шэрэн рүү мастер болцсон байна гэж бол яг үнэндээ бол үнэхээр төсөөлөөгүй. Тэгээд яг тухайн үедээ бол хэрэгжилж үзсэн. За Нандин Эрдэнэ мастер маань
одоо атомынхоо бүтээгдэхүүнүүдийг ингээд хэрэглүүлсэн тэгээд үнэхээр гоё юм байна, чанартай юм байна гэж үзээд бол эхлээд би яг энэ бизнесийг биш яг энэ тухайн одоо чанартай хэрэглээг нь сонгосон гэдэг. За тухайлх юм бол шүдний сойз ахын хэрэглээ. За хемо юм бол ямар гайхалтай бүтээгдэхүүн бэлээ Яг ингээд энэ бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хэрэглээд одоо гэр бүлийнхээ бүхэл хэрэглээг ингээд солиод ирэхээр атомын бүх бүтээгдэхүүнийг одоо ингээд орлуулад ирэхээр цаашдаа хүмүүст ярих үнэхээр тийм одоо урам зоригийг бол авдаг. Яагаад гэхээр би хүнд итгэж одоо тэр бүтээгдэхүүнийг авсан буцаад яг ингээд хэрэглээд үзэхэд эргүүлээд би хүнд нүүр бардам хэрэглүүлэх одоо тэр бүх зүйл одоо ингээд төрсөн байдаг. Хэрвээ би ингээд өөрөө хэрэглэдэггүй зүйлээ хүнд санал болгох юм бол айгу утгагүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр би өөрөө хэрэглэдэг зүйлээ хүнд маш одоо бардам санал болгож чаддаг. За энэ нь бол ерөөсөө цаашдаа одоо энийг бизнес болгоод явах одоо гол итгэл болсон юм аа. За тэгээд би яг энэ дээр яг нэг слайд түрүүн дутуу орхицсан байна. Тэгэхээр нөгөө англи захирлын яг нэг юм одоо илтгэлүүдийг сонсоод нэг хэлсэн одоо нэг хэсэг нь одоо их гоё санагддаг. Яг эхлэлийнхэн тухай. Одоо атомын тухай одоо санаагаа тайлбарлахаар нөгөө хуучин усны ресторанда одоо Солонгосын Ихсан гэдэг хотын нэг дүүрэгттэй энэ таархан хуучин тэр ресторанд ингээд нөгөө 17-8 өнөө цоглуулчаал хуучин машина унаад очдөг байсан. Эргээд харахад айгүй сонин тийм нөхцөл байдал байсан юм шиг хэрнээ. Энэ бол атомын эхлэл байсан гэж ярьсан. Тэр үн тухайн үед яг гүнээр ярих юм бол Facebookтай адилхан тийм шинэ сүлжээний маркетингийн компани байсан учраас хинч бүрэн оруулахыг хүсэхгүй байсан. Борлуулагч болох хүмүүсийг ажилд авахд бол бүр хэцүү байсан. Тэгээд нэг өдөр тэр хуучин ресторанд ирсэн хүмүүс тандаад хэлжсэн. Та нар одоо Ихсаны хамгийн сайхан байшингуудад амьдрах боломжтой болноо. Бас би тэднийг одоо Imperial Master болоход 1 тэрбум бэлнээр өгнө гэж хэлэхэд нь бол хүмүүс магадгүй түүнийг зүгээр л нэг мөрөөдөгч байна гэж бодож ирсэн. Гэхдээ анхны гишүүд нь итгэлийн маш багахан очтойгоор түүний үгэнд итгээд өнөөдөр тэдний зарим нь үнэхээр Imperial Master болчихсон. Бас амлсныхын дагуу 1 тэрбум боныг бэлнээр авчихсан. Энэ гоё амжилтын эзэд болцгоосон. Энэ гоё амжилттай бизнесийн бас нэгэн хэсэг нь бид бүхэн болчихсон. Бас яг энэ системээс суралцаад, ярилцаад ингээд явж байгаа нь бас их сайхан. Тэгэхээр хэмжээлшгүй том зүйлийг төсөөлж харах хэцүү. Гэхдээ боломжгүй ч хэлээ тэр зүйлд итгэж чадах юм бол одоо хэмжилж баршгүй агуу зүйлд хүрэх боломжтой юм а гэдгийг энэ атомын үүссэн түүх биднэрт гэрчилдэгэ. За тэгээд миний хамгийн том ололт бол одоо орлого биш. Миний хамгийн том ололт бол яг энэ атомын гэдэг системд ороод маш олон танилуудтай баг хамт олонтой болсон нь бол надад бол маш сайхан санагддаг. Надад атомын бол маш том ихтгэл өгсөн. За зоригтой хүмүүсийн дунд байх боломжийг өгсөн. Хамтдаа өсөх одоо багийг өгсөн. Тэгэхээр хүн зөв орчиндөө яг өөрийнхөө ингээ байж чадах юм бол төсөөснөөсөө ч илүү хол явж чаддгаа. Ерөөсөө би түр байсан те миний өөрчлөлт бол 2022 онд бол би анх хэрэглэгч байсан бол хэрэглэгчээс одоо бизнес эрхлэгч болоод за дараа нь одоо үн цэнийг түгээгч болоод за улмаар 2025 онд бол ингээд Sharing Rose Master гэдэг цолыг авч исэн. Тэгэхээр ер нь бол хамгийн том өөрчлөлт гаднаас биш дотроос эхэлдэг юм байна. За атомын надад зөвхөн боломжийг биш өөртөө итгэлийг өгсөн юм байна гэж би ер нь хардаг. Тэгэхээр одоо атомын цол бол одоо нэгсэндээ хариуцлага илүү олон хүнд одоо гэрэл болох ийм чухал зүйл юм аа гэж би бол
хардгаа. Ер нь бол яг миний одоо нэгэн хэрэглэнээс эхэлсэн өөрчлөлт одоо өнөөдрийн одоо намайг бас бүтээгээд явж байгаа юм байна гэдэг энэ зүйлийг бол бас хэлэх дуртай юм байгаа. Тэгэхээр миний хамгийн том ялалт бол одоо өөрийгөө өөрчилсөн явдал юм байна гэж боддог. За Atomy-д бол бас нэг чухал зүйл бол мэдээж энэ лидерүүд те манай спонсорууд байна. Тэгээ энэ хүмүүс бол өөрөө гэрэлтдэг хүн биш, бусдыг гэрэлтүүлдэг хүн юм гэж би хардаг. Одоо энэ олон лидерүүдээр спонсоруудаараа маш их бахархдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд лидер гэдэг хүн бол мэдээж хамгийн түрүүнд явдаг хүн биш. Лидер гэдэг хүн бол ардаа байгаа хүмүүсээ бол хамтдаа урагшлуулдаг хүн юм аа. Тэгэхээр Atomy-гийн хамгийн том үндэс нь бол хүмүүсийг өөрчлөх боломж байдаг. Тэгэхээр энэ лидерүүд бол маш олон хүмүүсийг өөрчилж байгаа. Тийм учраас бас энэ лидерүүд бол бас Atomy-гийн бас хамгийн гол хөдөлгөгч хүч юм аа гэж хардгаа. За би яагаад Atomy-д итгэдэг вэ гэж байгаа. Мэдээж Atomy-д чанартай бүтээгдэхүүн байдаг, хүчтэй систем байдаг. За мөн маш гоё эерэг хандлагатай хөгжих боломжтой зөв орчин байдаг. Мэдээж ямар ч сайн бүтээгдэхүүн ганцаараа байгаад амжилтыг авчрахгүй, систем ганцаараа байгаад амжилтыг авчрахгүй. Харин зөв бүтээгдэхүүн, зөв систем, зөв хүмүүс нийлээд амжилтыг бүтээдэг. Тэгэхээр одоо Монгол улс маань одоо 22 онд Atomy нээлттэй хийжсэн. Яг энэ цаг үеэс эхлээд яг энэ зөв бүтээгдэхүүн, зөв систем, зөв хүмүүс нийлээд бас өнөөдрийн Atomy-гийн амжилтыг бүтээж байгаа болов уу гэж би хардгаа. Тэгэхээр ирээдүйд бол бидэнд бол хийх зүйл маш олон байгаа. Илүү олон хүнд бол энэ үнцнийг хүргэх, илүү олон хүнийг хөгжүүлэх, хамтдаа өсөх бидний зорилго зөвхөн өнөөдрийн амжилт биш. Одоо дараагийн одоо лидерүүдийг, гишүүдийг бүтээх зорилготой ингээд явж байгаа гэж хардаг. За ерөөсөө Atomy бизнесийн гол санаа нь бол ерөөсөө хэрэгэл, итэг, хуваалц, хөгж, бусдыг хөгжүүлэх гэсэн ийм үндсэн гол санаа байдаг. Тэгэхээр бидний ажил бол хэн нэгнийг ятгах биш. Бидний ажил бол өөрсдийн туршлагаар одоо хүмүүст уран зоригийг бол өгөх байдаг. Atomy компани бол маш олон давуу талтай байгаа. За зөвхөн бүтээгдэхүүнүүдийн давуу талыг ингээд дурдах юм бол үнэлэхгүй чанар буюу одоо өндөр технологиор гаргаж авсан дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнүүд байна. Бид бол энэ бүтээгдэхүүнүүдийг ямар гайхалтай хийж идтэй, ямар гайхалтай одоо нөлөөлөлттэй вэ гэдгийг одоо ингээд өдөр тутамдаа хүмүүс танилцуулж идэг, туршиж идэг тийм хүмүүс байгаа. За дараагийн нэг чухал зүйл бол боломжийн үн их дэлгүүрч гэдэг юм уу? Энэ бусад захин дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц хамгийн хямд өртгөөр бол энэ бүтээгдэхүүнүүд маань бол одоо хэрэглэгчдэд хүрж идэг. За дээр нь өргөн сонголттой. За эрүүл мэнд, арьс арчилгаа, гэр ахуй, хүнс гэх мэт одоо маш олон төрлийн өргөн сонголттой байдаг. За хамгийн чухал зүйл нь бол шилдэг борлуулалт гэж юм. Шилдэг борлуулалтын хувьд хемо хоёрын гэдэг юм уу те бүр дэлхийд бүр танигдсан маш олон брэнд бүтээгдэхүүнүүдтэй гэдгээрээ бас одоо яг зөвхөн бүтээгдэхүүнүүдийн хувьд бол давуу талтай. За манай бизнес системийн давуу тал нь ямар юм бэ гэхээр мэдээж үнэгүй бүртгэл байж байна. Гишүүнээр хэлсгэд ямар нэгэн хураамж байхгүй, татвар төлөхгүй. За заавал худалдаа авалтгүй тийм ээ. Сар бүр заавал бүтээгдэхүүн худалдаж авах дарамт байхгүй. За мэдээж оноо устгахгүй, хуримтлуулсан хувийн оноо PV хизээж устгаж алгуулахгүй. За дэлхийд даяар одоо global кодтой тийм нэг бүртгэлээр одоо дэлхийн олон орны зах зээл дээр бол бизнес хийх боломжтой гэх мэт одоо ийм олон одоо системийн давуу талтай байж байна. За мэдээж компани соёл дэмжлэгийн хувьд ч гэсэн бас одоо бусад ижил төрлийн одоо бизнес эрхлэгч компаниудаас бол бас ялгарх давуу талууд байгаа.
тухайлах юм бол хамтын амжилт тийм ээ. Ганцаараа биш, багаар ажиллаж амжилтанд хүрэх энэ систем бол маш чухал систем байна. За дараагийн нэг чухал зүйл үнэгүй сургалтууд байна. Компаниас ингээд зохион байгуулдаг семинар, академиуд бол бүгд өнд төлбөргүй явагдаж байна. За дээр нь баялагын тэнцвэр гэдэг зүйл байж байна. Орж ирсэн орлогыг зөвхөн өдөрдөгчтөн ч гэдэг юм орой дээр нь байгаа хүмүүс цаваад байгаад байх биш. Орлогыг бүх гишүүдтэй тэнцвэртэй эрхтэг шуурлахын бодлогыг баримталдаг. Энэ нь ч бас Atomy компани өнөөдрийн амжилттай яваагийн бас гол зүйлүүдийн нэг бахаа гэж хардаг. За дээр нь түншлэлийн дэмжлэг гэж байна. Үйлдвэрлэгч компаниудаа бол санхүү болон экспортоор дэмждэг гэсэн ийм чухал зүйл байгаа. За тэгээд энэ ганц нэг юмнаас би түрүү юугаад бас байх голдсон байгаа даа нэг энэ слайдн дээр маань би нөгөө буруу юугаа хадгалсан юм шиг байна. Бас тэн дээр та бүхнээс хүлцэл өчье. Ер нь бол яг энэ өнөөдрийн яг энэ сэдвийн хүрээнд миний гол ойлгож байгаа зүйл бол амьдрал өөрөө өөрчлөгддөг. За бидний шийдвэр өөрчлөгдөхөд амьдрал өөрчлөгддөг юм байна гэж байгаа. 2022 онд би нэг сонголт хийсэн. Тэр сонголт бол миний хэрэглээг өөрчилсөн эхлээд дараа нь миний орчныг өөрчилсөн. За өнөөдөр миний ирээдүйг өөрчилсөн. Магадгүй өнөөдөр энд байгаа энэхүү яриаг сонсож байгаа хин нэгний амьдралд бол бас шинэ эхлэл болох өдөр байж болох юм аа. Тэгэхээр амжилттай явж байгаа хүмүүсийн ялгаа нь боломж тэднэрт ирсэнд нь биш, боломж ирэхэд тэд бэлэн байсан гэдэгт байдаг. Өнөөдөр хүмүүс өмнө нь бол ингээл үйлдвэртэй хүн баян болно гэж боддог байсан бол өнөөдөр хүмүүс итгэл, мэдлэг, харилцаа бол хамгийн том чухал зүйл болсон. Тэгэхээр бидний зам өнөөдөр ерөөсөө суралцсан, за маргааш өснө, ирээдүйд бусдад нөлөөлнө гэдэг яг л энэ замаар явж байгаа. Том мод нэг л өдөрт урагчдаггүй. Гэхдээ өдөр бүр туслаад байвал заавал ургадаг гэдгийг бол бид бүхэн маш сайн мэднэ. Тэгэхээр өнөөдрөөсөө илүү амжилттай байхын тулд бүгдээрээ яг нь системд бас идэвхтэй байгаад өдөр болгон бас өөртөө гоё зорилго тавиад хамтдаа өсцгөөё гэж бодож байна. Тэгээд өнөөдөр яг цагаа гаргаж энэхүү семинарыг сонсож байгаа хүн бас талархал илэрхийлье. Магадгүй энэ яриа таны амьдралын бас нэг шинэ хуудсыг нэг эхлэл байж болох юм аа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ бизнес санал болгосонгүй, би та бүхэндээ бол сонголтыг санал болголоо. Тэр өдөр бүр хэрэгэлдэг зүйлдээ бүгдээрээ мөнгө өрөх үү? Эсвэл тэр хэрэглээгээ өөрийн хөрөнгө болгох уу гэдэг сонголт байна. Амьдрал өөрчлөгддөг, харин шийдвэр өөрчлөгдөхөд амьдрал өөрчлөгддөгөө. Тэгээд магадгүй өнөөдрийн яг энэ Zoom сургалтаар таны амьдралыг өөрчлөх магадгүй эргэлзээд явж байгаа хүн байх юм бол хэрэглэгчээс бизнес руугаа бас шилжих гээд ингээд төлөвлөд явж байгаа хүн байх юм бол таны яг амьдралыг өөрчлөх шийдвэр гаргах тийм гоё мэдрэмж төрөх байхаа гэж бодож байна. Би яг нэг 22 онд бас яг компаниг танилцуулгыг бас та бүхэндээ бас танилцуулж ирсэн. Тухайд яг илүү нөгөө яг компанийнхаа тухай, компани түүхийн тухай ярьсан бол яг өнөөдөр яг өөр дээрээ гарсан өөрчлөлт, мэдрэмж, ирээдүйд магадгүй яг энэ сонголтыг хийж байгаа хүмүүс зориулсан бас гоё туршлагыг л та бүхэнтэй бас энэхүү Zoom сургалтаар хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа та бүхэндээ. За маш гоё мэдээллийг өгсөн Ширин Рүүз Мастер Чойдерт маш их баярлалаа.
бид нар автономик компаниар дамжуулаад хүн болгон системийн орлоготой хүн болгон цалинжахыг хүсэж байгаа болохоор компани маягтлаа судлах нь бас чухал байдаг.